Улсын хурлын гишүүн Ганбаатар төрийн ордноор их л сандралтаа гүйж яв. Авилгатай тэмцэх газраас түүнд холбоотой хэрэгүүдийг боогод нийслэлийн прокурор руу шилжүүлсэн гэдгийг бид мэдээлсэн билээ. Түүний үнэн төрх нь улам илчлэгдсээр байна. Ганбаатар гишүүнийг хэрхэн яаж хятад компаниудад тендер авч өгдөг тухай болон эхнэр нь ямар үр гүйцэтгэдэг талаар эрен сурвалжлах эргэлт цэгийн сайт илчилжээ. Ганбаатар мөнгө угаалт болон тендер хамдаг эхлэлээ Хятадын Өр Монголын Замгүр групп компаниар тавьсан байна. Энэхүү компани ард үйдэг инх жаргалын инх мөрөнгөгч нь 2018 оны 6 дугаар сард аав Жумдааны инх жаргал болон Дорж бүрийн баярмаа Ганбаатарын эхнэр болох Балчин Нямын тунгалаг нартаа нийлж World Plus 5 компаниг хамтран байгуулж гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа залуу юм. Энд дурдгдсан World Plus 5 компаниг хамтран эзэмших Жумдааны инх жаргал нь Улсын хурлын гишүүн Ганбаатарыг Монгол Ардын хувьсгалд намд байхад гол хувь нэмэр оруулсан хуурай ах нэлээ. Мөн тунгалаг гэдэг нь Ганбаатарын эхнэр гэдгийг дахин онцолъё. Тиймдээс тэд сонгуулийн дараа Ганбаатарын эхнэр тунгалагтаа нийлж элдв тендер мөнгө угаалтыг хамтарч хийсээр ирсэн байна. Мэдээж ард нь Ганбаатар гишүүн гэгээ инх оронч дүрээр хор хулгай хоёрыг хийдэг байсан байж болзошгүй байгаа. Учир нь Ганбаатарын эхнэр тунгалагтаа байгуулсан компаниг хамтран эзэмшдэг Баярмаан Замтээврийн сайд дэлгэр сайханд мөн дотны холбоо сүлбэтэй учраас дорн говьдох бүх тендерүүдийг хамж цөлмдөг байжээ. Өнгөрсөн хугацаанд Улсын хурлын гишүүн Ганбаатар нь эдгээр хүмүүстэй хуйлдан Хятадын Өр Монголын Замгүр групп компаниг Монголд оруулж ирээд тус компани Замтээврийн сайд дэлгэр сайхнаар 233 тэрбумын тендер өгүүлэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэдгийг наривчлан гаргасан байна. Ингэжл их оронч дүр эсгэж уянгалсан Ганбаатарын үнэн дүр төрх нь илчлэгдсээр байна.